За өнөөдөр 5 сарын 5-ны өдөр олон улсын эх хөрөгчдийн баярын өдрөө. Тэгэхээр эх хөрөгчд тэгэхээр манай одоо хүн төрүүлэхэд бол эх хөрөх эмэгтэйчүүдийн эмч удирдах, эх хөрөгч бага эмч яг эхээс одоо төрж байгаа нярайг одоо яг тосч авдаг. Тэгэхээр энэ одоо нярайг тосч авдаг эх хөрөгч бага эмчрийн баярын өдөр өнөөдөр тохиож байгаатай холбоотой манай бүсийн онцлогоо эмчилгээний төв удирдлагын зүгээс энэ эмч нартаа эх хөрөгч бага эмч нартаа баярын мэнд түргээд хүндэтгэл үзүүлэх гээд орох гэж байна. За ер нь бол манайх жилдээ 1300-аас 1400 ээж төрдөг. Зарим нь ихэр төрдөг. Тэгэхээр манай энэ эх хөрөгч нар бол нойр хоолгүй 24 цаг ажиллаж тэр нярайнуудыг ихрийн ихэр төрүүлж авч одоо ингэж эхээс хамгийн төрүүлээд эхээс гарч байгаа нярайг энэ эх хөрөгч нар ээж аваас нь төрүүлж авдаг улсууд. Тийм учраас энэ бол үнэхээр буянтай сайхан ажил. Тэгээ энэ эх хөрөгч нартаа бол цаашдынх нь ажил амьдралд сайн сайхныг хүсэн өрөөгөөд ингээд бүгдээнд нь баярын мэнд төрөх гээд орох гэж байна. Амсрaniсэн уцраас авралэрсэн бисимэн алтан хэлхэг садагсан эжэс минь номон энхрэж намайг хэвэрсэн эрлийн үдийг хаслаж үнэнэж төрч ухын харвада намайг бүгдсэн бүртээ орчдондоо түшиж тосолж гарсан их буцхын хорвоо дээр эхлэж намайг бүгдсэн хальтай орчдондоо хүн хэмээн зарсан аваас минь номон За намайг Үлзэн анд гэдэг. За 2010 онд Дорногов аймгийн анагаах ухааны сургуулийг эх хөрөгч мэргэжлэр төгсөөд одоо 11 дахь жилдээ яг тасаалтгүй эх хөрөгчээр ажиллаж байна. За тэгээ ажлын хугацаанд нэг 2200 гаруй хүүхдийг эх хөрж авсан. Ийм тав үзүүлэлттэй. За тэгээд орчин би жижигтэй оноод жижигээс буусан. Тэгээд энэ өрөөнд миний эх хөрж авсан хүүхдүүд ингээд араар маань байж байна. За эх хөрөгч нарын хамгийн одоо бахархалтай өчч одоо ээж хүү хоёрыг тийм ээ уулзуулдаг ээж аваас нь төрүүлж бид нар гадаж авч тэрж авдаг ер нь одоо хоёр яс салгаж байгаа тийм онцлогтой тэгээ тэрүүгээрээ маш их бахархдаг ээж аваас нь төрүүлээд би тэр хүүхдийг одоо тэрж авч яах гэсэн үг тэгээ тэрүүгээрээ маш их бахархдаг за тэгээд олон улсын эх хөрөгчдийн өдрийг тохиолдуулаад мөр зэрэгцэн ажиллаж байгаа ажлын хамт олон үеийн төгсөгчид Ахмад эх хөрөгч нартаа олон улсын эх хөрөгчдийн баярын мэндийг хүргье. Амсрaniсэн уцраас авралэрсэн бисимэн алтан хэлхэг садагсан эжэс минь номон энхрэж
тасалж гарсан их буцхын хорвоо дээр эхлэж намайг угтсан халтай чөндөө хүн хэмээн зарсан аваас минь номон адгандаа намайг өргөсөн амьдралын үдийг. За намайг Цэранбаатам гэдэг 1990 онд Архаотын ангаах ухааны сургуулийн их хүрэгчийн ангийг төгсөж ирээд одоо 25 дахь жилдээ их хүрэгчээр ажиллаж байгаа. Анхны одоо ажлын гараан бол Өмнөг аймгийн Мандлаа сумаас эхэлсэн. За тэгээд 1999 оноос хойш энэ одоо төрөх засагт их хүрэгчээр ажиллаж байгаа. За нийт бол нэг 3000 орчим хүүхдийн хүн ээж болсон байдаг. За манай мэргэжлийн онцлог гэвэл маш одоо сайхан л да. Одоо бидний ажил мэргэжил бол бүх л одоо айл өрхүүдэд одоо аз жаргалын их үнцийг болсон тийм энэ хүүхдийг бол одоо бэлэглэж байдаг. Ийм сайхан мэргэжил. За энэ мэргэжлэр бол бахархгүй байхын арга байхгүй. За одоо ингээд олон улсын их хүрэгч нарын баярын өдрийг тохиолдуулаад үе үеийн одоо ахмад буурал хувийн ээжүүдтэй болон одоо ажиллаж байгаа энэ сайхан залуу их хүрэгч нартаа бүгдээрэнд нь одоо баярын халуун мэндийг өргөн дэвшүүлж байна. Та бүхэндээ аз жаргал сайн сайхан бохныг хүсье. За ингээд Монголын өрсөл бол маш олон болох ёстой.